Уралын холбооны их сургуулийн 100 жилийн ой. 1961 онд инженерийн нарийн мэргэжил эзэмшгээр Свердловск хот, одоогийн Екатеринбург хотыг анхны монгол оюутнууд зорьсноос хойш идүүгээ Уралын их сургууль, Уралын политехникийн дээд сургуулийг нийтдээ 3000 орчим монгол оюутан суралцж төгсжээ. Тус сургуулийг төгсөгчдийн дотроос Монгол улсын их хурлын гишүүн 6, төрийн сайд 6, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга 4, аймаг хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга 4, ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга 4, Монгол улсын төрийн шагналтан, гавьяат цолтон 22, академич 3 хүн төрөн гарчээ. Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, боловсролын их сургууль, барилгын коллеж зэрэг Монгол улсын их дээд сургуулиудад тус сургуулийг төгссөн 50 шахам доктор, профессоруд ажиллаж байна. Мөн Монгол улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж буй томоохон улсын болон хувийн хэмжээлийн байгууллага, компанид тус сургуулийг төгсөгчд олноор манлайлан ажиллаж байдаг юм. Тухайлбал хурд компаниг үүсгэн байгуулагч Чойжилсүрэн, Ажна корпорацийн ерөнхийлөгч Бат Эрдэнэ, Монголд интернетийн анхны үйлчилгээг нэвтрүүлэгч Датаком компанийн захирал Инкват, Монгол базальт компанийн ерөнхий захирал Ариун Болд, Ган хийц компанийн захирал Даваасүрэн, боловсролын их сургуулийн захирал Мандах, Олонлог академи сургуулийн ерөнхий захирал Баясгалан, ТЭЦ-4 цахилгаан станцын гүйцэтгэх захирал Төмөр Хуяг нарыг нэрлэж болох юм. Мөн уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрт Уралын политехникийн дээд сургуулийг төгсөгчд маш олноор ажиллаж байгаа бөгөөд ийм жишээг тоочоод баршгүй билээ. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Борис Ельцины нэрэмжит Уралын холбооны их сургуулийн 100 жилийн ой энэ жил тохиож байгааг тохиолдуулан Улаанбаатар хотноо Уралд төгсөгчдийн холбооноос төрлөх сургуулийнхаа ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр гаргаж тодорхой чиглэлүүдээр төгсөгчдөд хандсан идэвхжүүлсэн олон ажлуудыг зохион байгууллаа. Сургуульд зориулж мэндчилгээ, дурсгалын зүйл бэлтгэв. Екатеринбург хотноо 10 дугаар сарын 23-ны өдөр Уралын холбооны их сургууль 100 жилийн тэмдэглэн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд энэ өдөр тус сургуулийн төгсөгчдөөс ректор Кокшар болон багш оюутнуудад мэндчилгээ дэвшүүлж цахимаар баяр хүргэсэн юм а. Энэ арга хэмжээг холбооны удирдах зөвлөлийн гишүүн Уралын политехникийн дээд сургуулийн барилгын факультетийн 1989 оны төгсөгч Туул Чингисийн хүрээнд зохион байгуулж төгсөгчдөөс 40 гаруй төлөөлөл оролцсон байдаг юм. Энэ үеэр Ахмад болон дунд үеийн төгсөгчдийн дурсамж дүүрэн түүх дэлгэсэн сайхан өдөр байлаа. Түүнчлэн Монгол улсаас сургуулийн гол корпусын дүрстэй одон медалууд бүхий Эрдэнэт хэвс захиалан дурсгасан Уралын холбооны их сургуульд хүндтэй байр эзлэн байршлаа. Facebook Уралд төгсөгчдийн холбооны ажлын албаныхан Уралын политехникийн дээд сургуулийн инженер эдийн засгийн факультетийн 1982 оны төгсөгч Цэцэг Бадрал, радиотехникийн факультетийн 1979 оны төгсөгч Дулам Жавнар ковид цар тахлын үед төгсөгчдөөгөө харьцах мэдээлэл солилцохоор Facebook группийн талбар дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар гишүүдийн тоо 1000-аас давсан хандлттай байлаа. Тус группийн фото зургийн цэсэнд төгсөгчдийн оюутан ахуйн дурсамжид фото зургийг цуглуулж баяжуулах, төгсөгчдийн дурсамж нийтлэлийг төгсөлтийн он дараалалаар байршууллаа. Мөн эзэмшсэн мэргэжлэрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдөө алдаршуулах, бидний бахархал болон ажиллаж байгаа нь төгсөгчдийн талархлыг хүлээсэн байнгын уулзалтын талбар болсоор байна. Түүнчлэн Уралд төгсөгчдийн холбооноос сургуулийнхаа 100 жилийн ойд зориулсан сонин бэлтгэж хэвлүүлсэн бөгөөд Мон базальт компанийн дэргэдэх хүүхэд залуусын техникийн сэтгэлгээг хөгжүүлэгч Юнимат клубт уралсан Орфугийн гол корпусын дүрс бүхий дурсгалын зүйл бэлтгэж төгсөгчдөө бэлэг барьлаа. Баярын хурал Уралын холбооны их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан баярын хурал зохион байгууллаа. Баярын хурал Уралын холбооны их сургуулийн түүхийг өгүүлсэн баримтат киногоор эхэлж, Уралд төгсөгчдийн холбооны тэргүүн Уралын политехникийн дээд сургуулийн барилгын факультетийн 1989 оны төгсөгч Мөнх баяр хурлыг нээж өглөлээ. Тэрээр хэлсэн үгэндээ Уралд их дээд сургууль төгсөгчд улс их орныхон хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг тодотгон дурдж, салбар бүрт амжилт гаргаж байгаа төгсөгчдөө баяр хүргэлээ. Хурлыг холбооны гүйцэтгэх захирал Дулаан техникийн факультетийн 1983 оны төгсөгч Баяр Жаргал удирдан явууллаа. Тус баярын хуралд Уралд их дээд сургууль төгссөн 160 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд Оросын холбооны улсын элчин сайдын яамны элчин зөвлөх Сергей Карменцев,
болон Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дарга Амгалан Базар Хандаяв болон албаны бусад хүмүүс урилгаар оролцож баяр хүргэлээ. Хурлын эхний хэсэгт Уралын политехникийн дээд сургуулийн төгсөгчдийн төлөөлж 1989 оны төгсөгч Энкволд, Уралын их сургуулийг төлөөлж 1992 онд төгсөгч Бужидма, Свердловскийн уул уурхайн дээд сургуулийн төгсөгчдийн мэндчилгээг 1986 оны төгсөгч Балсан Дорж, Свердловскийн улс ардын аж ахуйн дээд сургуулийн төгсөгчдийн мэндчилгээг 1988 оны төгсөгч Оюн Гэрэл, Уралын консерваторийн төгсөгчдийн мэндчилгээг 1989 оны төгсөгч Урна, Тюмень хотод төгсөгчдийн мэндчилгээг Тюменийн улсын их сургуулийн 1988 оны төгсөгч Норов Дондог нар баяр хүргэж бүгэллээ. Баярын хурлын 2 дахь хэсэгт Уралын политехникийн дээд сургуулийн силикат технологийн факультетийн 1987 оны төгсөгч Монгол Базаалт хувьсаад компани ерөнхий захирал Ариун Болд, Урфу Монгол Базаалт хувьсаад компани хамтын ажиллагаа сэдвээр Уралын политехникийн дээд сургуулийн дулаан техникийн факультетийн 1988 оны төгсөгч Icon Consulting компани гүйцэтгэх захирал Энг Чимэг, олон улсын төсөл Монголд Уралын их сургуулийн 1983 оны төгсөгч Монгол улсын их сургуулийн багш профессор Нансалма, тарих ба хэлхүйн үйл сэдвээр Свердловскийн уул уурхайн дээд сургуулийн 1988 оны төгсөгч шинжлэх ухааны технологийн их сургуулийн геолог уул уурхайн сургуулийн ахлах багш Оюун Билэг, геологийн боловсролын тулгымдсан асуудлууд сэдвээр тус илтгэл тавьж төгсөгчд эзэмшсэн мэргэжлийнхээ туршлага амжилт бүтээлээсээ ийхүү хуваалцлаа. Энэхүү хурлын үеэр Урфугийн зорилтод санд Монгол нэртэй санг үүсгэн байгуулагч хандивлагч болох Бат Эрдэнэ, Чойжилсрын, Энкволд, Ариун Болд, Цэнгэл нараас доктор, магистр, бакалаврт суралцж байгаа 6 монгол оюутанд сургалтын тэтгэлэг, Монгол оюутнуудын холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сертификат гардуулсан баярт үйл явдал болсон билээ. Төгсөгчид хурлын завсарлагаанаар хоорондоо уулзаж, мэдээлэл солилцсон, зураг хамтдаа авахулсан дурсамж дүүрэн үйл явдал бүхий арга хэмжээ боллоо. Спортын арга хэмжээ. Уралын холбооны их сургуулийн 100 жилийн ог тохиолдуулан спортын арга хэмжээ зохион байгууллаа. Спортын арга хэмжээг Урал төгсөгчдийн холбооны спортын зөвлөлийн дарга Уралын политехникийн дээд сургуулийн механик инженерийн факультетийн 1988 оны төгсөгч Оросо, радио техникийн факультетийн 1993 оны төгсөгч Энг Гэрэл болон Свердловскийн уул уурхайн дээд сургуулийн 1990 оны төгсөгч Бэлэг Баяр нар амжилттай зохион байгууллаа. Энэхүү спортын арга хэмжээнд Уралын 5 дээд сургуулийг 1970 онд төгссөнөөс хойш үеийн 400 гаруй төгсөгчд баг болж хөл бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд Оросын холбооны улсын элчин сайдын яамны баг тамирчид оролцож урд хүч авахаалцсан байгаа сорьсон юм а. Хөл бөмбөгийн тэмцээнд 1-р байрыг цахилгаан техникийн факультетийн баг, 2-р байрыг радио техникийн болон дулаан техникийн хамтарсан баг, 3-р байрыг Свердловскийн уул уурхайн дээд сургуулийн баг тус эзэлсэн юм. Гар бөмбөгийн төрөлд эмэгтэйчүүдийн багаас 1-р байрыг цахилгаан болон дулаан техникийн факультетийн хамтарсан баг, 2-р байрыг барилгын факультетийн баг, 3-р байрыг радио техникийн болон Свердловскийн улс ардын аж ахуйн дээд сургуулийн хамтарсан баг тус эзэллээ. Эрэгтэйчүүдийн багаас 1-р байрыг дулаан техникийн факультетийн баг, 2-р байрыг Свердловскийн уул уурхайн дээд сургуулийн баг, 3-р байрыг барилгын факультетийн баг тус эзэлж бусдыгаа манлайлсан юм а. Ширээний теннисний төрөлд эмэгтэйчүүдээс 1-р байрыг Уралын политехникийн дээд сургуулийн дулаан техникийн факультетийн 1991 оны төгсөгч Оюун Чимэг, 2-р байрыг цахилгаан техникийн факультетийн 2003 оны төгсөгч Совд Эрдэнэ, 3-р байрыг Уралын их сургуулийн 1987 оны төгсөгч Янжима, Уралын политехникийн дээд сургуулийн барилгын факультетийн 1986 оны төгсөгч Оюун Туяа нар тус эзэллээ. Эрэгтэйчүүдээс 1-р байранд Уралын политехникийн дээд сургуулийн радио техникийн факультетийн 1988 оны төгсөгч Зоригт, 2-р байранд Уралын политехникийн дээд сургуулийн барилгын факультетийн 1984 оны төгсөгч Энкволд, 3-р байранд Уралын политехникийн дээд сургуулийн металлургийн факультетийн 1980 оны төгсөгч Пүрвжал, Свердловскийн уул уурхайн дээд сургуулийн 1984 оны төгсөгч Баттөмөр нар шалгарлаа. Шатрын төрөлд эмэгтэйчүүдээс 1-р байранд Уралын холбооны их сургуулийн радио техникийн факультетийн оюутан Акчархан, 2-р байранд Уралын холбооны их сургуулийн инженер эдийн засгийн сургуулийн 2008 оны төгсөгч Цэрэнма, 3-р байранд Уралын политехникийн дээд сургуулийн радио техникийн факультетийн 1986 оны төгсөгч Батбаяр, Уралын холбооны их сургуулийн хуулийн сургуулийн оюутан Чанцалма нар тэргүүллээ.
Эрэгтэйчүүдээс 1-р байрыг Уралын Политехникийн дээд сургуулийн Металлургийн факультетийн 1993 оны төгсөгч Бихочир, 2-р байрыг Уралын Политехникийн дээд сургуулийн Дулаан техникийн факультетийн 1970 оны төгсөгч Цагаанхүү, 3-р байрыг Уралын Политехникийн дээд сургуулийн Дулаан техникийн факультетийн 1984 оны төгсөгч Идиш, Уралын Политехникийн дээд сургуулийн Радио техникийн факультетийн 1994 оны төгсөгч Хүрэл Чулуунаар тус байр эзэллээ. Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэйчүүдийн багаас 1-р байранд Уралын Политехникийн дээд сургуулийн Цахилгаан техникийн факультетийн баг, 2-р байранд Радио техникийн факультетийн баг, 3-р байранд Дулаан техникийн факультетийн баг шалгарлаа. Эрэгтэйчүүдээс 1-р байрыг Свердловскийн уулуурхаан дээд сургуулийн баг, 2-р байрыг Оросын Элчин сайдын яамны Россия баг, 3-р байрыг Уралын Политехникийн дээд сургуулийн Радио техникийн болон Механик инженерийн хамтарсан баг тус эзэллээ. Залуучуудын багаас 1-р байранд Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг Урал төгсөгчдийн Эрдэнэт баг, 2-р байранд Оросын холбооны их сургууль төгсөгчдийн баг, 3-р байранд Оросын холбооны их сургуульд одоо суралцж байгаа оюутны Алтер баг орсон амжилтаар тэмцээн уралдааныг өндөрлүүлсэн юм а. Эдгээр тэмцээний ялагчид Екатеринбург хотын Уралын холбооны их сургуулиас эрүүлсэн сургуулийн 100 жилийн ойд зориулсан тусгайлан гаргасан медалаар ингрэмэласан нь бас нэгэн онцлог үйл явдал болсон юм. Уралын холбооны их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа. Тус хүлээн авалтыг Уралын Политехникийн дээд сургуулийн Дулаан техникийн факультетийн 1988 оны төгсөгч Энг Чимэг, Уралын консерваторийн 1989 оны төгсөгч Урнаагаар ахлуулсан Уралд төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд амжилттай зохион байгууллаа. Нийт 250 орчим төгсөгчид оролцсон хүлээн авалтанд Уралын 6 их дээд сургуулийн төлөөлөл, Оросын холбооны улсын элчин сайдын яамны элчин зөвлөх Сергей Караминцев болон зөвлөлт холбоот улс, Оросын холбооны улсад сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн цогцолмаа нар урилгаар оролцож баяр хүргэлээ. Хүлээн авалтын үеэр төгсөгчдийн хамгийн сэтгэл хөдлөсөн мөч нь Уралын Политехникийн дээд сургуулийн Радио техникийн факультетийн 1989 оны төгсөгч Энг болд. Эндэр дээрээс Уралын холбооны их сургуульд төрийн дээд шагнал Сүхбаатарын одонг сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан Уралын холбооны их сургууль болон Монгол улстай тогтоосон найрамдалт хамтын ажиллагааны олон жилийн үр дүн оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Екатеринбург хотноо гардуулан өгч байгааг зарласан явдал байлаа. Өмнө нь Монгол улсад мэргэжилтэд боловсон хүчин бэлтгэх, найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол улсын засгийн газраас Уралын холбооны их сургуулийг 1977 онд засгийн газрын жуух бичиг, 1981 онд хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор тус шагнаж байсан төвхтэй. Түүнчлэн Уралын холбооны их сургуулийн ректор Кокшаров төгсөгчдөд хандаж видео мэнчилгээ илгээснийг хүлээн авч үзнэ нь төгсөгчдийн сэтгэл шингэсэн сайхан дурсамж үлдээлээ. Төгсөгчид нэгэн үдшийг дуу хуур дурсамж яриагаар дүрэн өнгөрөөж өөрсдийн бэлтгэсэн урлагийн номероо толилуулсан юм а. Уралын консерваторийн үе үеийн төгсөлтийн хийлийн чуулга баяр хүргэж аяа өргөсөн сэтгэл хөдлөсөн юм а. Урфуу 100 жил гэсэн бичиг бүхий баярын бэлөө хүндэтгэлийн хүлээн авалтын нэгэн тод чимэг болж төлөөлөгчдийн харааг булааж байсныг дөрөдөхгүй байхын аргагүй. Ийхүү Монгол улсад мэргэжилтэд боловсон хүчин бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Уралын холбооны их сургуулийн 100 жилийн ойг тус сургуулийн төгсөгч олон зуун монголчууд хүндэтгэл бахархал дүүрэн тэмдэглэж өнгөрүүллээ. Монгол Орос хоёр орны эв найрамдлын баталгаа үеэс үед өргөжин тэлсээр байх болтугай.